Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Төгсгөлийн 30 дугаар хэсэг. Баруун дамнуурчнаас баруун ургаш онцгойдоо байдаг хятадын нэгэн пүүсний данжаадад хар морьтой зоримог сүртэй гар буу тулгаж байгаад хамаг мөнгийг нь дээрэмдээ зугатаажээ гэсэн мэдээг тагнуулын хилтэст хотын сэргийлэн хамгаалах газраас ирүүлв. Энэ ч өнөө зуутын дарга Батуйв заашгүй мөн. Хэдүүн шөнийн бараа морьтой явж байгаа зүхтаасан хүн чи бас энэ Батуйв гэж гиндэн хэлбэл хилцийн дарга толгой дохиж. Гарцаагүй мөн боллоо. Тэр юунд хот хаваар эргэлдээд байна. Ямар нэгэн томоохон хэрэг сэдэж байж ч мэднэ. Түүнийг сайн таньдгийн хувьд та энэ талаар дагнан хөөцөлдөх хэрэгтэй. Бусад ажлаа бид хийж бай гэв. Гиндэн хөмсг зангидан бодол болд суухдаа Хэрэв Батуйв чинь Дэлгэр Батын дүү мөн бол тэдний хаваар эргэлдмээр юм. Тийм сэжиг мэдгдсэнгүй. Гэхдээ хэдүүн шөнө зүүн хүрээ хаваар юу хийж явсан байх нь? Дэлгэр Батынхыг тэр хавьд байдаг гэж мэдсэн хэрэг үү? Өөр зориг бодол байв уу? Зарим бат биш ч байж болно. Энэ бол зөвхөн миний таамаг сэжиг шүү дээ. Гэхдээ Батуйв чухам яагаад хотод хорогдоод байна? Хүрээнд нуугдаж хоцорсон цагааны үлдэгдэлтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байж ч мэдэх юм. Гэгэн цагаан өдөр пүүс тонно гэдэг дэндүү болох хэрэг биш үү? Бүр арга нь барагдаад тэр үү? Үгүй бол өөртөө ирдэж найдсан болов уу? Ямар ч хийгээсэн асар их зориг гаргажээ. Батуйвд тийм зориг зүрхч би. Мөн тийм гинэн болох зүйл хийхээс ч буцахгүй. Хурдан хар мориндоо юунаас ч илүү итгэдэг нь аргагүй. Морины сайнаар зайлж амжина гэж бодсон байх л да. Түүнийг яас хийгээд барих вүлээ гэж бодлоо. Тэр Батуйв чинь өнгөрсөн хавраас хойш даа хүрээнд мөн хяахтын замд олон удаа дээрэм тонол хийж энгийн номхон ард иргэдийг хөнөөн сүйдгсэн нь хэм хэмжээнээс хэтэрсэн улайрсан дээрэмчин бас манай эсрэг тунч ширүүн тулалдсан заналттад байсан болохоор түүнийг заавал амьдаар нь барихыг хичээх нь чухал. Ард олныг зовоон тарчлахсан манай хувьсгалын эсрэг тэмцсэн гэм зэмийг нь төмөн ардын өмнө илчлэн яллах ёстой гэж цэргийн зөвлөл үзэж байгаа юм хэмээн хилцийн дарга нь хэлэхэд гиндэн толгой дохиод бослоо. Тагнуулын хилцийн даргын хүсэлтээр хар морьтой дээрэмчин хүрээний хавийн уулхадаар шүрдэн самнах гэж 1-р хорооноос 2 шилдэг салаа цэрэг явах болов. Энэ 2 салааг гиндэн удирдах болжээ. Бас хотын сэргийлэн хамгаалах газрынхан хүрээний эргэн тойронд ил далд харуул манаа гаргаж хүрээнд орох гарах хүмүүсийг сайтар нягтлан шалгаж эхлэв. 1-р хорооноос ирсэн 2 салааны нэг нь Батуйвыг олон хоног мөрдөн хөөж явсан Нямаагийн салаа. Нөгөөх нь олон удаагийн дайн тулаанд орж онц шалгарсан Дэлгэр Батын салаа байсанд гиндэн их баяртай байв. Гиндэнгийн тушаалаар Дэлгэр Батын салаа сэл бөксөж, Чингэлтэй хандгайтын амны ойл самнан нэгжиж, цааш даван Улаастан амны хавийн газрыг шүүрдээд, Хужир булангийн хавьцаа Нямаагийн салаатай уулзах болов. Нямаагийн салаа богдуулыг шүүрдэн зүүн тийш эргэж, Баян зүрхөөл туулын шугуугаар ороод эргэж Хужир буланд ирэх ёстой байв. Гиндэн хэд хоногийн өмнө Чингэлтэй хаваар явсан тул одоо Нямаагийн салаатай явжээ. 2 салаа цэргийн амны үүднээс 2 тийш салж явлаа. Дэлгэр Бат салаагаан дагавлан эргүүлсээр Чингэлтэй аманд ирээд мориныхаа амыг татан гэлдрүүлв. Тэр уулын толгой ширтэн гүн бодолд автан явна. Хар морьтой дээрэмчин гэдэг хэмб яах гэж хүрээ хаваар эргэлдээд байгаа юм бол олз хааж байж ч мэднэ. Өөр шалтгаан байгаа ч юм билүү. Гиндүнгаан хэлснээр бол гэгэн цагаан өдөр пүүс дээрэмцсэн гин. Нямаа тэр дээрэмчнийг яах аргагүй Монгол хүн гэсэн. Нямаагийн ярьснаар биеийн төрх нь яг л Цэрэнбат шиг санагдсан шүү. Энэ ч миний санаа дагсан хэрэг бизээ. Хэрэг Батуйв гэгч миний дүү бол бидэнтэй уулзах гэж бодомоор юм да. Намайг хаанаас ч олох билээ те. Дүү минь яалаа гэж ийм замд орох вэ? Бэл санаа зовхтой ингэж бодож байгаа юм. Хөөх юм уу дүү минь? Амь дүү өгсөн үү? Аль өвл наашаа гарсан гэдг нь маргаангүй үнэн боллоо.
Саяхан Улиастаагаас Хатанбаатар Магсар Жавгаан илчгэж манай нутгийн нэг хүн ирсэн. Дүүгийн минь багын танил тоглож өссөн хүүхэд шүү дээ. Түүний ярихаар бол өвлийн дунд сарын 15 дуулзаад л дүү минь хүрээ рүү зүгэлсэн гин. Зам зуурал энтсэн байх. Түүнээс биш өдөөт сорог ажиг даанч гармаар юмсан да. Тэр дамчаа сүрхий хүү юм. Миний модууд их л тус болсон байх юм. Тэднийг Улиастан зэгсэн баян айлын нэг байсан юмсан. Хөвсгөлийн ажил үйлсэд баян хоосон лам харгүй л оролцож шинэ улс төрийг төвхнүүлэн байгууллаа. Тэгэхэд миний дүү юу хийж явна? Дамчаа хөө Хатанбаатарын цэрэгт элсэн орж Вандан Бурайдын цэргийг даран сониолцож Сүхбаатар жанжинд бичиг хүргэж ирсэн гин. Тэгэд энд Багдаргын сургуульд орлоо шүү дээ. Хожим хойно сүрхий том дарга болно доо. Бүжимэн дамчаатай уулзаад их л баяртай байна. Ээж нэсэн минь сайн гэж түүнээс сонсоод сэмхэн уйлж байсан шүү хөөрх юм. Одоо цаг төр төвшөрлөө. Бүжимэн Дулмаатай хамт бошгыг халах залуучуудын хэвлэлийн гишүүн боллоо. Тэр хоёр маань гэрээ мухар сахиж гиюрэн суухгүй болсон. Өдөр бүрэл хурал цуглаан үгүй бол ном заалгана гэд алга болох юм. Аштай юу та. Өөрд юу гэдэг байлаа. Өсгүй хүн ном судар руу харвал хоттой хон руу чонон гихтэй адил гэдэг байсан шүү дээ. Өөртөө юм ол болж одоогийн юм зул болох сайхан цаг ирлээ. Ардын нам засаг, ард түмнэ гэсэн инэрлгүй сайхан бодлого явуулж байна. Хуучин засгийн үед хэрэглэж байсан эрүү шүүлд хууль цаазыг устгаж, хятадын мөнгө хүлэгчдэд төлөх өдий төдий өрийг хүчингүй болголоо. Мөн өртөөний албыг хөнгөлж, ард олны аж байдлыг ихэд анхаарч байна. Дайсан этгээд шин дутам засаг төрийн эсрэг тэмцэх явдлаас болгоомжилж, баян хоосон харгалзалгүй цэргийн албанд татах тухай хууль гаргалаа. 5 жилийн тэртээ нутгийн баян хүний хүүхдийн золиосонд цэрэгт явж байсан шүү дээ. Одоо тийм зүйл устлаа. Ноёд баяд хар цард гэлтгүй бүгд ижил тэгш эрэхтэй болж. Ноёд баяд гээд эрэх дарахаараа далайлгаж дарлан мүлжиж байсан үр дүгүй боллоо. Ард түм бидний эрх чөлөө бадран дэлгэрч альва дарлал мөлжлөггүй сайн сайхан амьдрах цаг иржээ. Ийм сайхан цагийг авчрах гэж л цэрэг эрс бид мөндөр шиг асгарах суман дундуур амиа хайрлалгүй байлтан тулдаж явсан шүү дээ. Цусаа урсган байж байгуулсан засаг төрөө хамгаалан батжуулж олж авсан эрх чөлөө зол жаргалан алдахгүй төлөө эр эм гэлтгүй хүчин зүтгэж байна. Тэгэхэд ганц дүү минь хаашаа алга болчихов. Ямар замаар явж байна. Арай дайсан болцоход минийхээ эсрэг тэмцэж явдгийн биш биз дээ гэж бодоход нэн гомдолтой санагдана. Түүний бодол санаач өдөр хоног өнгөрөх бүр улам гүнзгий болж амьдралын аар саархан зүйлд сэтгэл зовнихон болжээ. Салаа цэрэг сувран явсаар чингэлтэн оройд гарч ирлээ. Газрын өн шаргалтан цайж модны навчс алтан шарвалж ганц нэгээрээ тасран унаж байна. Уулын оройд сэржигнүр салхитай байлаа. Дэлгэрбат уулын оройн хадасга ой модоор цэргүүдээ хит хитээр нь явуулав. Уулын оройгоос харахад зүүн хоошоо модтой өндөр уулс сүүхийн цэнхэртэн. Өмнө этгээдэд богдуулын мод цэнхэр мананд умбсан үзэгдэнэ. Өндөр уулсын дундуур жирэлзэн урсах сэлб бол мөнгөн могоо мэт гялалзан гялтхна. Толгой дээгүүр хэсэг галуу гангар гунгар донгодон зил татан нисэн өнгөрлөө. Энэ жилийн намар алс холын аянчин шууд хүртэл буун дуунаас өргөн сандралгүй дулаан орноо ийхүү зорж яваа тун аятайхан санагдана. Дэлгэрбат хадасга ой модоор тарсан нөхдөн хүлээж хэсэг өхөр чулуун дээр гараад суулаа. Уулын модод зөөлөн салхинд ганхан шуу гэж олон зүйлийн ойн шуухай зогсоо зайгүй жиргэн шулганах нь түүний сэтгэлийг хөдөлгөнө. Хэдэн жилийн өмнө аав дүүтэйгээ хан хөхий таг нурайхан их хөвчөд гөрөөлж явсан сайхан үе нь өөрийн ирэхгүй санагдаж түүний сэтгэлийг ийхүү бөмбөрүүлэн хөдөлгөж байгаа аж. Дарга та үнийг хараач гэх дугаарлаа. Дэлгэрбат болсон хараач харвал том өхөр чулууны цаанаас нэг цэргийн толгой шоволзов. Дэлгэрбат чулуу дамжин явж тэр цэрэг дээр очивол
хэсэг өхөр чулуун дотор гал төлж байсан орон байв. Дотоо шатсан модны мөчр үнс зэрэг нь шинхнэрэн байв. Энд саяхан гал төлж байсан байна гэж түүнийг үдсэн зэрэг хэлээд үнсийг нь хотгов. Галын дэрэгдүр дотоо хагас мөлдсөн том малын хавирга чөмгөний яс хэвтэнэ. Дэлгэр-бат нэг хавирганы яс авч үзвэл адууны хавирга байсан бөгөөд түүнийг чаналгүй шарж идсэн нь энд төр зур орогнож байсан оргодол босвол байжээ гэдг нь ил байлаа. Тэр хаваар сайн хатаж амжаагүй хомоол зөндөө байгаа нь оргодлууд энд нэлээд ихэд хонсныг илтгэнэ. Дэлгэр-бат цэргээ дагуулan асхан дундаас гарч ирэхэд тал тийшээ явсан цэргүүд нь ч овон цон хөрч ирэв. Энэ асхан дунд оргодлууд орогнож байгаад явсан болол та. Тэд биднийгийн мөр мөшгөж явааг мэдээд өөр тийшээ явсан байзээ. За, хөдөлцгөөе. Модон дундуур явахдаа том болгоомжтой яваарай гэж Дэлгэр-бат хэлээд мориндоо мордлоо. Цэрэнбат хүрээнд гэгэн цагаан өдөр ирсэн нь бас л мөрдөн мөшгөх аюултай тулгарч зүс таних хүнтэй учирсан нь түүнийг энд удаан байвал толгоогоо алдна гэдгийг сануулсан учраас нэг их удахыг шүссэнгүй пүүс талаад хандгаатын амны эхэнд байсан хоёр цэрэг дээрээ мөр буруулан ирж хүрээнд ийм ойрхон байвал осолтой гэж бодон мориныхаа амьсгаагч дарахыг хүлээлгүй цааш явж туулголын эхөөд хүн амтан нутгалдаггүй зэлүүд буйд газар ирж бүгжээ. Хэд хоногийн өмнө эзнийг нь цааш харуулж төхөөрсөн адууны махнаас үлдэснийг нь хоёр цэрэг нь ганцгалж ирсэн учраас өлсөхийн зовлон үзэхэргүй байлаа. Тэр гурав адууны мах шарж Цэрэнбатын пүүснээс булааж авчирсан чихэр боо бидэж арх хууж хэрдээ зэгсэн наргиж даргсан ажээ. Хоёр цэрэг нь түүний аяыг харж Манжуур руу хурдны явъя гэж нэхэж шаардсан ч үгүй. Цэрэнбат Манжуур руу явах эсхэ бас л сайн шийдэж чадалгүй эргэлзэж байлаа. Хэрв явлаа гэхэд хүний газар гүний хошуунд доод тал нь бэл дотно. Ядахтаа ганцаар биш болохоор аривхан шиг мөнгө хэрэгтэй санагдана. Намрын шар нар тааламжтай сайхан айн. Цэрэнбат наран дээвэрлэн хэвтэж байснаа өндийж тэр Манжуур гэдэг чинь их хол уу гэлээ. Түүнийг ингэж асуухаар бүрээд цэргийн нүд сэргэж бэдэн шиг дам морьтой улсад юухан байх вэ? Монголын дорндын их талыг туулчихвал хөрхөн тэр гэлээ. Цэрэнбат дахин юм асуусангүй хэвтэв. Гурван морин сахлаг өвс ширд ширтхийн зулгаах нь дуулдана. Цэрэнбат хүрээнээс холдож энд ирээд 6 хонож байлаа. Хятадын пүүс тонсныг лав мэдсэн. Тэгээд нэг хэсэг эрэл сурал болоо биз. Дахиад тийм юм гарахгүй болохоор улааныхан санаа намарсан байх учиртай. Тэгвэл дахиад нэг хүрээ орё. Бүжин ламынхан бараагч болсон хараад явах юмсан. Дахин хүрээ рүү ороход үнэхээр осолтой юм шиг байна. Гэлээч сэжиг авахууллаа гэхэд миний хилэн харыг сумчиг үйцэхгүй л дээ. Зүхтаад гарч амжина. Бас баян шиг пүүс рүү орж аривхан шиг мөнгө олохыг бодъё. Тэгээд л энэ хоёрыг дагуулад Манжуур руу явна гэж ярьслан шийдээд өндийн суухад газар хэвтэж байсан хоёр цэрэгч өндийлөө. Маргааш нөгөөдрөөс Манжуурын зүг явъя. Гэхдээ гар хоосоо явж болохгүй. Өөртөө аривхан шиг алт мөнгөтэй явбал бид гурав тэнд очиод овоо амьдарч болно гэлээ. Түүний хэлснийг Бурят нь Оросдоо дамжуулан хэлбэл Орос нь хэдэн үг хэлв. Бурят цэрэг Цэрэнбатын өд харснаа аймад хүнд арга олдох байлгүй. Энэ Орос цэрэгийн ах их баян хүн Манжуурт байгааг нь тэр бид гурвыг байтугай бүхэл бүтэн хороо цэргийгч хэдэн жил хоолох хөрөнгөтэй гэж байна гэв. Цэрэнбатын далдан тэнд хөөрөвлж үнэхээр учир нь олдох байлгүй. Яаж юу явж хүрэх вэ гэдэг л хэцүүхэн байна. Гэхдээ биднийг бурхан харж хамгаалж байгаа биз. Өнөөдөр хүрээнийг ороод ирмээр байна гэв. Бурайд цэрэг толгойс ихсрэн Ноёнбат хоёр. Одоо тийшээ дахин явахгүй л байвал сайнсан. Хүрээний эргэн тойрон харуул манаа гарч биднийг отож байчих мэднэ. Бошуухан л улааны үүр болсон энэ газраас холдъё гэвэл. Тэр чи тийм ээ. Гэлээч намайг хэнч барьж чадахгүй. Миний хурдан харыг гүйцэхмээр энэ халахт ч байхгүй гэж Цэрэнбат бардамнан өгүүлв. Хоёр цэрэг нь дуугарсан ч үгүй толгой гудайлган баргарч царайлв. Бид гурав өгсөн ч сэгсэн ч амь нэгтэй болсон шүү дээ. Та хоёрын бөглөө газар санаа амар унтаж амарч бай. Би маргааш орой гихтэл хүрээд ирнэ. Ол зомогт очирж магадгүй. Дахиад тийшэн зүглэгч үгүй. Нөгөөдөр өглөө гихтэл алсын замд таваргаж явна шүү дээ. Энэ тухай наадахтан хэл.
гэж Цэрэнбат Орос зэрэгээ харан хэлбэл бүрээд нь түүний хэлснийг орчуулан хэлв. Орос нь толгой дохиод санаа алдав. Цэрэнбат морой эмээлэн мордоод навч 8 унаж сэргшиж байгаа ой дундуур сүлжин явлаа. Намрын өрхөн хонгор салхи сэвсэв үлээж ой шүүгэн гамхан. Намрын ийм сайхан өдөр санаа амар гөрөөлж явхсан. Эр хүний жаргал эзгүүхээр гэдэг үнэн үг шүү. Аав хоёртойгоо хөвчөд 2-3 сар ан хийж явах нь ёстой л жаргал байжээ. Моаб минь бурхан хүн байсан юм да. Аавынхаа алтан сургаалыг зөрчиж эд юмд шунаж байснаас л ийм замд орсон шүү дээ. Одоо энэ замаас хаашаач гарах аргагүй болсон. Энэ замын төгсгөлтөл хүрэхээс өөр арга байхгүй. Миний амьдралыг хөтөлсөн энэ замын мохорт хизээ хүрэхийг гагцхүү бурхан л мэдэх вэзээ. Хэрв өнгөрсөн хаврын тэр нэгэн өдөр очирвын цэрэгтэй дайралдаагүй бол хүрээнд шуудхан ирж бүжин ламтайгаа уулзаж жаргалтай сайхан амьдрах байсан да. Тийм аз дутжээ. Одоо хүний нүур харж чадахгүй сүүлээ хавчин зүхтаадаг чон шиг амтан боллоо. Тийм болохоор энэ удаан байх энэ ч хэрэг алга. Улааныхантай эвлэрэх арга чарахч олдохгүй. Хүрээний олон дотор шингэчгэж болох болов уу гэж бодсон чинь захын архичин ч таньж сүйдлэх төгссөн. Намайг таньж мэдэх хүн хүрээгээр дүүрэн бололтой. Манай хороо зуутад алба хааж байгаад оргсон хүмүүс энэ хүрээнд олон байх шиг байна. Тэр архичны хэлсэн шиг намайг газар сайгүй л ирж хайж байгаа юм байлгүй. Хэд хоногийн өмнө захаас явхад 2 хүн дагаж мөрдөд байх шиг болсон. Улааных нь намайг заавал амьдаар нь барьж аваад тамлахыг бодож байх шиг байна. Түүнээс биш хөнөөй гэвэл харагдсан газар нь буутчихж болно шүү дээ. Энэ Монгол газар нэгэнт улааны засаг төр тогтож, улааны суртал номлол дэлгэрсэн бол намайг цусаар уйлсан ч өршөхгүй. Би ер нь юу гордод хүрээ рүү ингэж амьдун явж байгаа билээ дээ. Олны дунд шингэж харга байхгүй гэдгээ мэдсэн. Алс хол явж төрж өссөн их орно үр дөрхөх гэж байгаа болохоор төрсөн ахтайгаа хамрах бүсгүйтэйгэн уулзаж чадахгүй юмаа гэхэд барааг нь харчхаад сайныг өрөөгöd явахыг бодчих л ингэж явна. Нэг үе амрах хайрт бүсгүйгээ мартаж орхиод арх наадмаар зугаа хийж явсан минь даанч тусгүй юм боллоо. Эртхэн шигэл цагааны цэрэгээс орохдог байж. Гэндингийн үгэнд ороод л түүнтэй нийлсэн бол болох л байсан. Бүжин лам минь бурхнаас заяасан хань болох буянтай хүн байжтэй хөөрх юм. Ор хоронгүй хүний нүүрч зүрхлэн харж чадахгүй хөөгдөж туugдж эзгүй газар ингэж явах тусам тэр минь л улам санагдаад байх юм. Сүүлийн хэдэн шөн дандаа түүнтэйгээ уулзаж байна гэж зүйдлээ. Намаагаа л өгөөлн дуудаад байх шиг байна. Амьшигээ хайртай тэр сайхан хүнийг орхиод явна гэдэг даанч харамсалтай. Хэрв нэг уулздгийн бол аваад л явахыг бодно. Тэр минь намайг илгээж зорж энэ газар ирсэн болохоор хаашаач хамаагүй дагаад явна. Ухаан санааг балартуулдаг арх завхаа зайдан аля наадамгүй хүсэл тачаалаа жаргал хэмээн эндүрч. Муу хүмүүсийн үгээр явж байж л хамаг буяндан боцор хийчгээд ингэж багтаж шингэх газаргүй болсон нь миний л тэнэг мунхаг гас болсон юм. Одоо хамаг найдвар итгэл хүсэл мөрөөдөл өнгөрөв бололтой. Ийхүү бодоод хингэнтэл санаа алдан морой хэд сайн ташууртахад хилэн харан жолоо сунган хариалгав. Бүжин лам долмаатай цог бичиг номын сургууль заалгаад ирвэл дамчаа тэднийд ирчихсэн байлаа. Дэлгэр-бат оргодол дээрэмчнийг ирж хаан 3 хоног хүрээний хавийн уул хадаар яваад өчигдөр үдэш иржээ. Дэлгэр-батад дамчаа 2 цаг төрийн байдал ярьж сууснаа 2 бүсгүй ороод ирэхээр яриагаа төр завсарлав. Дамчаа ном дэвтэр суугачсан бүжин ламыг хараад "За, ном их сурч байна уу?" гэлээ. Бүжин ламын нэмсэглэн "Заалгаж л байна" гэд түүнээс ямар нэг юм горьцсон янзтай харав. Цэрэнбат мөн л сураг алгуу гэж дамчаа асуулаа. Дэлгэр-бат толгойс өгсрэн газрын гавраа орчихсан юм шиг л таг. Амьд явдаг болж өөрөө мэдг. Ямар гээч аимшигтай юм сонсох бол гэхээс л сэтгэл зовх юм гэв. Бүжин лам иймг сонсоод гүнзгий санаа алдчихв. Дулмаа нөхрөөдөө хяламхын харж "Ирэлгүй хаачих юм"
Дэми юм ярьж хүүхдийн сэтгэл заварчих юм гэвэл дамчаа энэ яриаг дүүлэхийг оролдон. Улаастайгаас миний таних нэг хүн ирсэн байна. Танаахан сайнлаг нь. Ээж чинь чамайг сураг ажиггүй болохоор сэтгэл нь зовж суудаг гин. Аргагүй шүү дээ. Одоо цаг төр төвшөрлөө. Бүжингийнхэн ихэд өртөө улаагарч болсон хэл хүрххийг бодно. Манай тэргүүн хорооноос удахгүй ховдын хязгаарт хэдэн хүн явна. Тэд улаастаа дайрах юм. Тэд нэр хэл өгнө гэж Дэлгэрбат хэлв. Дамчаа минь тэгээд цэргийн эрдэмийг сурч байгаа биз дээ гэж Дулмаа асуулаа. Яах вэ? Аваал байна. Энэ сургуулаа дуусгаар нь биднийг нутагт нь буцаана гэсэн гэж Дамчаа хариулв. Дулмаа сүйтэй сайхан цай чанаж тэд тухтайхан цайлв. Дулмаа цай угцуур Дамчаад хандаж чи хоноод явна үсттэй гэвэл Дамчаа цайгаа ойчонгоо явалгүй болохгүй. Захаар орж тамхитаараа авах санаатай явж байна гэв. Тэгвэл хоёулаа цуг явъя гэж Бүжинлам хань дотон өгөөлөв. Тэгээл Захаар хаяа явхад нутгийн танил улс чи дайралтах юм гэж Дамчаа хэлв. Чи дууг минь битгий төөрүүлчихээрэй гэж Дэлгэрбат тоглон хэлбэл Дамчаа инээмсэглэн дууг чин даа хүрээний харцуул яаж зүгээр байлгадаг юм бол доо. Дуулмаал хатуу чанга харж манаж байдаг биз гэд хөхрөв. Бүжинлам ихлээчиж царай нулайн доошоо харжээ. Та хоёр чинь юу гэж марцганаад хүүхэд хичээгээд байгаа юм гэж Дулмаа зэмлэн хэлснэ. Дэрэн доороосоо хэдин янчаан гаргаж миний дүү захаас хэдин шанар чанмал аваад ирээрээ гэв. Бүжинлам тэр янчааныг нь аваад гэрээс бошоохон гарчээ. Дамчаа цагаан уучгаад түүний хойноос гарав. Тэр хоёр зүгтээ хашаанаас гарч гудамжрууд нь зэрэгцэн алхав. Бүжинлам эртээд нэг удаа зах дээр гиндэн заантай уулзахад ганцаар явсны хэрэггүй гэж хэлснээс хойш гадуур явхаа болсон юм. Та хизээ тэр сургуулийн дуусгаад нутагтаа буцах юм гэж Бүжинлам асуувал эрх хаврал дуусах байх. Тэгээд л орон нутагтаа очин доо гэж Дамчаа хариулв. Цэргийн том дарга болох уу? Юун том дарга? Манай Улаастад ардын цэргийн анги бий болох юм гин. Дөөндөл алба хаан 10 цэргийн даргал болох юм. Би ч гэсэн тантай хамт гэр орноо бараатан байгаа. Энд юугаач хийх вэ? Цэрэнбат ер нь яачих вэ? Чи юу гэж бодож байна? Яста мэдх юм алга. Хавар би нэг удаа энэ сэлбийн хөөнд явж байсан юм л да. Тэгтэл олон адуу туусан Арват цагаан цэрэг явж байсан. Би хайгаад сайн ч харж чадаагүй юм. Тэр дунд Цэрэнбат минь явж байх шиг санагдсан. Дамчаа иймэг сонсоод маш их гайхан Бүжинламын нүүрөөд харснаа. Тэгээд гэвэл Бүжинлам санаа алдснаа. Тэгэхэд л тэр би мөн л гэж бодсон. Дандаа буу зэвсэг агссан цагаан хурган малгайтай амар ус байсан. Би хайгаад ганц ч үг хэлж чадаагүй хоцорсон. Бас балмөгдөж сандарсан ч гэж туйлгүй гэв. Лам мөн үү? Яах аргагүй мөн шиг л байсан. Би түүнийг төмөнхөний дундаас ч таньна гэж бодох юм. Миний нүд намайг хоорох ёсгүй. Хачи юм да. Арай үгүй байлгүй ертөнцөд ижил төстэй хүн олон шүү дээ. Би тэгж бодоод л сэтгэлээ хуурч өдийг хүрлээ. Одооч нэгэнт итгэл найдвар алдаж тэр минь цагаан цэрэгтэй нийлээд л алга болсноос зайлахгүй гэж бодох боллоо. Тэр минь цагаантай нийлнэ гэдэг байж болшгүй зүйл. Миний сайн нөхөр яасан ч тийм замд орохгүй. Би сайн мэдэж байна. Би ч бас тэгж л бодох юм. Тэгвэл одоо хаан юу хийж явна? Арай Улаастай хавьд тэргэлдэж байгаад дахиад баригдсан биш байгаа ч гэж бодох юм. Үгүй, тэнд байхгүй. Хатанбаатар магсарж явгаа. Улаастад байсан цагаан цэргийг даран сөнөөгөөд Батгүнд хоригдож байсан хэрэгтэн ялтан суллаж тавьсан. Тэгвэл зам зууртаа үргэцсэн биш байгаа. Цэрэнбат минь тийм ч амархан өнгөрөх хүн бишсэн. Хүлэг сайн морьтой, хурдан сайн буутай, зориг зөрөгтэй хүнийг үхэл тийм ч амархан дийлэхгүй бизээ. Би тэгээд яах вэ? Таал миний замыг зааж өгөндөө. Чамд төшигтэй сайн улс байна. Ямар ч гэсэн энэ хувьсгалын ажилд гар бие оролцсон. Бичиг номд шимтэн суралцахыг бод. Ард түмэн төр улсын эзэн болж эрх чөлөө бадран дэлгэрч байгаа энэ цагт эрдэмтэй номтой хүн хэрэгтэй гин. Би зэрэг дээрээ цөөхөн хонож байгаа ч гэсэн Агийн 7 үсэг таньж бичиж чаддаг боллоо. Хавар болтол бардаагаар ном уншиж захиа бичиж чаддаг болно. Чи ч бас хичээж үз. Ардын намын ачаар эмгүй адил тэгш эрх чөлөөтэй боллоо. Би энэ дээрээд ертөнц дахныг ойлгон таних нүд минь нээгдлээ.
Бидний шиг залуу улс хичээн шамдах цаг болжээ. Тэр үнэ. Би ахаас их юм дуулж мэдэж байна. Бошгыг халах залуучуудын эвлэлж миний нүдийг нээж өглөө. Урдынч бид ястаал сохор юм шиг байчээ. Хэлээд яахав? Өнөө маргаашийн явдлыгч гүйцэд тунгаан бодож чаддгүй зөвхөн хоолунд хувцс хунар төдийхөнд санаа тавьж суусан байна. Тэр хоёрын инхүү ярилцсан явсаар захын дэргэд ирлээ. Хүн амьтан наас цаас сүлжин морин тэрэг үхэр тэрэг холхилдно. Бөжин лам язганан уймх олон хүний дунд ороод ийш тийш харж Цэрэнбатыгаа явж байж магадгүй гэж ажиглана. Ийм явж байтал зээрдмөр унчсан гинтэн зан хурчирлээ. Дамча энэ ханхар эртээ Дэлгэр хотын дуулзаж танилцсан. Гинтэн мориноос боож "За дүүнэр хаан хөрхөн үү?" гэв. "Үгээр л явж байна" гэж дамчаа хариулв. Гинтэн морио хөтлөн тэр хоёртаа зэрэгцэн явх зуур "Захын хүнч өнөөдөр олон байх шив дээ" гэв. Бөжин лам гинтэн нүдний булангаар харж "Энэ хүн дандаа л захаар явж байх юм. 8 арилжаа хийх юм болов уу?" гэж бодов. Гинтэн заанч Бөжин ламтаа дайралдаад "Энэ бөөсгүй өнөө л хүнээ битүүхэн хайж явдаг биз хөөрхий" гэж бодлоо. Гинтэн захын бум олон хүний дотор зав чөлөөл гарвал явах ажилтайг Бөжин ламч дамчаач мэдэхгүй ажээ. Хэдэн Бөжин ламыг гэрт нь хүргэж өгөөд буцахдаа бууга худалдах гэсэн цэргийн хүнтэй дайралтсан билээ. Буу авах гэж шохоороход байсан бүдүүн нэрийн хойноос хараа тавьсан нь ноцтой хэргийн халуун мөр рүү хөтлөн оруулсан юм. Тэр бүдүүн нэрийн хашаа байшин хавийг сэм ажиглахад янз бүрийн хүн цуглаад байжээ. Тэгээд нэг шөнө тэр айлд гинэт орвол цагааны оргодол 10-аад хүн цуглаж байсантай учирч тэднийг баривчлан авсан бөгөөд байшингаас нь зөндөө буусан олж хураан авчээ. Бас Батуяв энэ хүрээ хаваар эргэлдэж захаар байн ирээд байх шиг сэжиг авснаас хойш өдөр бүрл үүгээр явдаг болсон юм. Өнөөдөр Бөжин ламтаа дайралтсантаа бүрж олзуурхаж байв. Энэ бүсгүйтэй хамт явж байвал Батуяв хэрв Цэрэнбат мөн бол заавал үүнтэй уулзахыг оролдоно гэж бодож байлаа. Тэр гурвыг захын олон хүний дундуур сүлжин явж байхыг Цэрэнбат холхноос харж байжээ. Цэрэнбат өчигдөр үдэж хүрээний ойролцоо ирээд туулын өтгөн шугуйд хонож өглөө нар гарснаас хойш хүрээнд орж иржээ. Тэр димийл хөсөж горьцсон сэтгэлдэн хөдлөгдөж өргөн нарийн гудамж өгсөж уруудан нилээд яваад зах руу тун болгоомжтой орж ирэв. Захын үе олон хүн нар ургахтай зэрэгэл хэлэлцэж болцсон юм шиг цуглаж 8 арилж байгаа эхэлсэн байлаа. Цэрэнбат олон хүний дундуур явсаар нэг пүүсний гадаа ирж мөн л тал бүр тийшээ сэрэмжлэн харснаа мориноосоо бууж морио пүүсний үүдний уяанд уяад дотгошоон ороход хойноос нь нэг залуу дагаж орж ирснийг сайн мэдсэнгүй. Пүүсэд олон хүн байв. Цэрэнбат манжуур руу явбал хоёр цэргийнхээ зүсийг хувилгалгүй явж болохгүй гэж бодсон учраас тэдэнд хувцс хунар авах гэж энэ пүүс рүү орсон юм. Тэр 8 хийж байгаа хэдэн хүний дундуур зүтгэлэн орж лангууны дэргэд очиод хоёр цэрэгтэй таармаар дээл гутал малгай бүс бас хэдэн ваар арих янжуур авч том булгаар богцонд яаруу санд руу хийж байхыг даган орж ирсэн залуу их л сэжиглэн харж байлаа. Цэргийн яамны тагнуулын хилцсэн ажилтан энэ залуу Гиндэнгийн хамт захын олон хүний дотор эргүүл хийх үүрэгтэй тул өнөө өглөө эртхэн энд ирсэн юм. Хүрээ хавар эргэлдээд байгаа зуутын дарга Батуян царай зүс унсан морины тухай Гиндэн хамт ажилдаг нөхдөө тодорхой ярьж танилцуулсан юм. Сайх залуу уймж бужигнсан олон хүний дундуур явж байтал гялалцсан сайхан хар морьтой хүн явж байхыг хараад сэм дагсан юм. Цэрэнбатыг пүүс рүү ороход хойноос нь ороод бараг дэрэгд нь очиж нүдний булангаар харвал Гиндэнгийн хэлсэн Батуявтай тун адилхан байлаа. Тэр хүн их биелэгжүү загнаж авч буй зүйлэн үнийг асуулгүй өөрөөсөө олон мөнгөн зоос гаргаад пүүсний 8-чин хэлсэн үнээр хоёр хүний бүрэн хувцс худалдаж авсан нь залуу ажилтны сэжгийг уламж ихсгэв. Цэрэнбат худалдаж авсан юмаа санд мэнд богсонд хийх зур хажууд нь зогсоо ширтэж байсан хүний харцтай гинэт тулгарч пүүсээс бошуухан гараад эргэж харвал өнөө хүн бас гараад иржээ. За энэ хүн намайг мөрдөж байх шиг байна гэхээс уламж яарч сандран өвөрдөх бууга тэмтрэн үзээд мориндоо мордов. Энэ хүү залуухан юм байна. Аажуухан явж олны хөлөөс холдохоор дагаад л явна байх. Тэгэхээр нь хүнгүй газар дагуулж аваачаад цааш нь харуулчих юм
гэж бодоод морин давирснаа эргэж харвал өнөө хүн харагдсангүй. Мөрөөрөө яваа хүнийг хардаж сэрдэв болол та гэж бодоод овоо уужрав. Хаашаа явдгийн билээ гэж шийдэж ядан олон хүний дундуур гэлдрэн явж байтал улаан таван хошуу хадсан шовгор малгайтай өндөр нам хоёр хүн дундаа ухаа ягаан торгон дээлтэй хүүхэн дагуулад явж байгаа харагдав. Тэр хүүхний алхаа гიშгэн намб төрхөн их л танил юм шиг харагдахаар хойноос нь нуугдсхийн сэм даглаа. Хүүхэн нэг эргэж харсан нь түмэн хүний дундаас жандахгүй хайр тамраг бүжин лам нь байсанд зүрхэн зогсчих шиг болсноо лөглөг зөглөн амьсгаан дээрдэж бүжин лам гэж хашгирах гэснэ биеэн барьж морой ташуурд нь тэдний хойноос ухсхийх гэтэл түрүүн пүүс дотор ширтээд байсан хархуу тэдний зүг яаруу алхаж яваа харагдсан тул мориныхаа амыг эргүүлэн нэг шавар байшингийн булан тойрч нуугдаад харав. Өнөө хархуу тэр гуравтаа уулзаж хүүхний баруун гарт зээрд морь хөдлөөд явж байсан өндөр том хүний гараас хөтлөн холдгоод жихэнд нь юм шивгэнэв. Тэр хүн Цэрэнбатын нуугдсан байшингод эргэн харлаа. Заналт хүн гинтэнгийн хөрлгөр хүрэн нуурыг ийхүү гинэтгэн харсандаа Цэрэнбатын хилэн бадарч өврөөсөө гар бугаан гаргаж иртэл чи яаж тэнэглэж байна? Утсан чинээ улаан ямаа гээхгээ юу гэж хэн нэгэн хүн шивгэнэх шиг болов. Гиндэн зан тэр хүнтэй хэдэн үг солиод мориндоо мортоход бүжин ламтай хамт яваад сэргийн хүн гиндэн өдөж буй бололтой гараараа дохин юм ярьснаа эргэж харсан нь багын амт сайн нөхөр дамчаа байсанд дотор нь балартан азар дэлхий дайвалзах шиг болж нүдэн бүрлцэв. Нүдэнд нь хурсан нулимсан арч чадхарвал гиндэн зам морой ороолгон өөдөөс нь ухсхий. Цэрэнбатч морой давиран гудамж өгсөн хариалгалаа. Тэр замд тохиолдох хүмүүсийг дайрчих шахан давхихад улааныхан эхнэрэн хүртэл миний чинээгүй дундаа хэргэлдэг юм гэж очирвэн хэлж байсан үг чихэнд нь хангина. Үнэхээр тийм гэж юу? Бүжмэн чи улааны сурталд автан хайрын сайхан бие тэр мө гинтэнд өгсөн хэрэггүй. Арай үгүй баймарсан. Дамчаа минь хүртэл улаантан болсон байхыг бодоход бүх юм өнгөрчээ. Одоо надад энэ хорвоод юу ч хэрэггүй. Ганцхан өшөө хорслан авах л үлдэжээ гэж бухимдан бодоод хайртай моройч өрөвдсөнгүй бөөрийг нь унтал давирч зогсоо зайгүй ташуурдна. Ийхүү улаан галзуу юм шиг давхсаар хүрээнээс гарч зүүн тийшээ цагаан тоос босхон жирэлгэв. Нар шинхээс өмнөхөн Цэрэнбат мориныхон хар хурдаар давхин ирэхэд Орос буряд хоёр цэргэн түүнийг улааныхын төөгдөд ирж байна гэж сандралдан буугаа шүүрэн авчээ. Цэрэнбат морин дээрээс өвсрөн бууж бурхан минь хүрээнд хөл тавих зай үнэхээр алга хаан сайгүй мөрдөм өшгөж байна. Эхнэр болох сүйд хүүхнийг минь хүртэл улааныхан бозралжээ. Одоо ганцхан өс авах л үлдлээ. Олон удаагийн дайнд хамт явж ам алдагсдынхан өшөөгч авна гэснээ богцоон уудалж хоёр цэрэгт авчирсан хувцаан гаргаж энэ хувцсыг өмс тэгээд маргааш өглөө явна гэв. Дуулууртаа хоёр цэргэн түүний авчирсан Монгол дээл хутлыг өмсөж цагаан цэргийнхэн хувцсыг хаяв. Цэрэнбат тэр хоёрыг ээлжлэн хараад инээмсэглэн бид гурав ингээд гимгүү царайлан явхад зам зуурын улс хардан сэрдэгч үгүй гэв. Цэрэнбат бас авчирсан архиа богцноос гаргахад бурайд нь гал үсгэв. Тэр гурав нилээд хуучирсан адууны мах шарж хатуу хар арх залгилан аз холын замд осолгүй амар мэнд явахыг тус бүртээ хүсэн өрөөцгөв. Өшөө хорслон авч чадаагүй цагт үхэж болохгүй гэж Цэрэнбат ханхалсан хэлбэл бид хоёр ч адилхан улаанаас хэзээч өршөөл гуйж очихгүй. Амьсгалан хураатлаа танийгаан дагаж тулалдна гэж бурайд цэрэг нь андгаалan хэлв. Тэр гурав хамаг архиа шавхан ууж зэгсэн сохтоод дор дороо унтжээ. Маргааш өглөө нэртгэн босож буу зэвсгээ зэхэн агсаж аваад нар гарахаас өмнөхөн хөдлөв. Нар дээр хөөрч байхад оргинож байсан уулын модон дотроос гарч иртэл буундуу пижгэнлээ. Цэрэнбат мориныхаа амыг эргүүлэн газрын өд харьяалав. Хоёр цэргэн ч түүнээс хоцорсонгүй. Тэр гурав мод руу шурган орсон боловч хөөж яваа хүмүүс тун ойрхон яваа бололтой хашгирчин гоохчхон тодхон дуулдана. Цэрэнбатын хурдан харна газрын өд янгрээдэл дүүлэн явах боловч хоёр цэргийн морин тийм хурдан явж чадахгүй байлаа. Тэр хоёроо хүлээж жолоо татах зур чимээ чагнавал баруунтай зүүнтэй хүмүүс хашгиран бие биеийн дуудаж байгаа бололтой. Яваад байгаарай. Ойртой дэрвэл бууддаг юм шүү гэж Цэрэнбат хоёр зэрэгтэй хэлээд морой оруулгав. Нийслэл хүрээний зах дээрээс зуутын дарга Батүийн барааг харсан гинтэн зан түүнийг мөрдөн хөөж туулгол өгсөд явхаар нь хамт яваа залууг буцааж цэрэг авчрахыг тушаагаад цааш явжээ. Цэрэнбат туул өгсөн жирэлгсээр бараа тасарсан боловч гинтэн хойноос нь мөшгөн явсаар голын эхний бүдүүн модтой өндөр ууланд
тулж ирлээ. Хаширээр Батуяг энэ ууланд бөгж байгаа. Өнөө хэрдээ цааш явахгүй гэдгийг гадарлаж гол уруудан буцаж явтал Дэлгэрбат Няма хоёрын салаа бас хотын сэргэлэн хамгаалах газрын нэг салаа нийт 100 гаруй морд цэрэг түүний хойноос ирж явсантай уулзжээ. Гиндэн 3 салааны дарга нарт хар морд дээрэмчиг битүү модтой ууланд бөгж байгаа учрыг хэлж тэднийг дагуулan эргүүлсээр үдэж болоход уг уулын хормоод иржээ. Тэгээд тэр уулыг эргэн тойрон бүслүүлээд Батуяг хизээ гарч ирэхийг хүлээхээр шийдсэн юм. Тэрхүү уул нь зүүн тийшээ модтой өндөр уулс залхан үргэлжлэх тул нэг намхавтар ойноор таслан зүүн талаас нь дотгош хамн нэгчгэд боломжтой байжээ. Гиндэн энэ уулыг 2-3 хоног бүслээд гарч ирэхгүй бол дотгошоо явж самнан шүүрдэнэ гэж бодож байсан юм. Энэ модтой уулын хойд буйн ихц ханан хад бөгөөд ёроолоор нь гол урсан. Тэгэхээр дүүгээр ямар ч зоригтой ер нь нисэж өгөхгүй гарах аргагүй тул тэнд цэрэг аваачихын хэрэг байсангүй уулын баруун өмнө зүүн талаас нь бүслэн хаасан. Гиндэн зан сэргүүдээ инхүү заасан зүгт явуулахдаа Батуявыг заавал амьдаар нь барихыг анхааруулсан ажээ. Тийм ч тушаалтай байсан юм. Харин хамт яваа цэргийг нь яасан ч хамаагүй гэж боджээ. Түүний бодлоор Батуяв бургалтай хавьяас ирсэн 2 цэргээс өөр хань ижилгүй гэж бодож байсан нь яг онжээ. Гиндэн Дэлгэрбатын салаатай уулын өмнө талаар нь газрын бартаанд нуугдан хүлээж байлаа. Тэр шин ямар нэгэн сэжигтэй юм мэдгдсэнгүй өнгөрчээ. Өглөө болж намрын цагаанаар мандаж дээш агшинаар хөөрч байтал модны гүнд нуугдж байсан цэрэг яаран давхиж ирээд 3 морьтой хүн модон дундуур ирж явна гэж хэлв. Гиндэн бүгсэн цэргүүдээ бэлэн байхыг тушаагаад харж байтал удалгүй модны дундаас 3 морьтой хүн гараад иржээ. За халз тулах нь эндэ яас хийж байгаад амьдаар нь барих вүлээ гэж Гиндэн шивнэн хэлбэл морийг нь боодох уу гэж Дэлгэрбат асуув. Болохгүй. Тэр хар морь шиг гайхамшигтай хүлэг ховор шүү. Морийг энчгээсэн барьж авах хэрэгтэй гэж Гиндэн хэлв. 3 морьтон ажиг сэжиггүй нэлээд өглөө. Гиндэнгийн заавраар цэргүүд нэгэн цэрэг гал нээж Батуян 2 цэргийг буутсан боловч онсонгүй. 3 морьтон эргээд мод руу давхад мориндоо гэж Гиндэн байдаг тэнхээгээр хашгараад морь одон гүйлээ. Холхон хэвтэж байсан цэргүүд бие биедээ хэлөгч бүгд л мориндоо мордон газрын өд давхилдлаа. Гиндэнгийн зээрдмэр уяа сойлгыг нь тааруулж байсан учраас хамгийн түрүүнд Батуян хойноос хөөж модонд оржээ. Цэргүүд бараагаа харан модон дундуур сүлжин давхилдана. Гиндэн 2 цэрэг дуудан ирүүлж Нямагийн салаа болон сэргэлэн хамгаалах салааг дотгошоо хүмүн давшуулахаар явуулав. Цэргүүд модон дундуур зүтгүүлсээр уулын оройд ойртох үест буундуу нийжгэнэж сум улин эсгэрч эхлэв. За, эсэргүүцэн буудаж байна гэж Гиндэн хэлээд мориноос өвсрөн бууж модны араар ороод харвал уулын орой тийшээ модон цөөрч армаг тармаг болсон байх бөгөөд хэсэг өхөр чулууны дундаас буудаж байлаа. Тэр Батуяв том мэргэн буудад гэм шүү. Болгоомжтой байх хэрэгтэй. Хамаагүй буудаж болохгүй. Хамт яваа хоёрыг нь устгах нь чухал гэж Гиндэн тушаав. Цэргүүд модон дотроос гарсангүй модны араар нуугдаад том өхөр чулууд онь холбон буудлаа. Тэгтэл баруунтай зүүнтэй буундуу сонстов. Нөгөө 2 салаа нь ойртож ирсэн нь ил боллоо. Өхөр чулуун дундаас нилээд буудаж байгаад чимээгүй болов. За яах вэ? Урагшлах уу гэж Дэлгэрбат асуувал болохгүй. Зайлтай золиг ойртуулж байгаад сүйд хийх гэж байгаа юм. Сүрдүүлээд баахан буудъя гэж Гиндэн хэлв. Цэргүүд хэсэг өхөр чулууд дараалан буудаж байтал 3 морьтон чулууны араас цаашаа уулын оройд зогтов. Дэлгэрбат хараалж байж бүгэ морьтой хүнийг буутахад нэвсгэсхийн унлаа. Удалгүй нөгөө хөр морьтой хүнч суманд оногдов. Одоо буудаж болохгүй гэж Гиндэн хашгираад мориндоо мордов. Хар морьтой дээрэмчин уулын тулах оройд зүтгүүлнэ. Эргэн тойрон бүсэлсэн цэргүүдийн бараач харагдаж бүгд л газрын өд мацаж байв. Хар морьтон хад чулуу өнхрүүлэн мацна. Тэр эргэж харснаа төр зогсож буугаан шагах шиг болов. Гиндэн морой давиран ухс хийхэд буундуу гарч малгайн суманд оногдсон төөтөнд хийсэн унлаа. Хар морьт урт буугаа газар чулуучхад цааш зүтгэлээ. За суман дууссан гэж Гиндэн хэлээд морой давирав. Уулын оройд амь тэмцэн зогтож байгаа хар морьтой олонд цууд гарсан цагаан цэргийн зуутын даргаыг амьдаар нь барина гэж бат бодсон цэргүүд бие биесээ өрсөж түүнийг барих юмсан гэж морьтой ороолгон шавдуулна.
Хар морьтой хүн уулын оройд гарчихсан ийштэйш харж байгаа бололтой зогсож байснаа хэсэг хадны цаагуур далд орлоо. Цэргүүд мацуулан зүтгэсээр хар морьтын далд орсон хадны дэргэд ирэхэд гинэт морь хангинтал янцгаа. Тэгтэл буундуу тас хийлээ. Дэлгэр бат гайхсан янцтай гинтэн од харав. Гинтэнд хариу хэлэх зүг олдсонгүй. Дахиад буундуу гарав. Цэргүүд урагшаа иххэн болж дор дороо зогслоо. Гиндэн мориноос бууж цулбураан дэлгэр батад өгөөд хадууд авирав. Тэр чулуу дамжин явж хадан дээр гараад харвал хар морь эзэн хоёр хоёулаа газар хэвтэж байлаа. Амиа хорлжээ гэсэн бодол түүний толгойд харван ормогц хаднаас бушуухан бууж мориан авахдаа аюулгүй болсон шиг байна гэд мориндоо мордов. Энэ үгийг сонссон цэргүүдийн санаа саял амрах шиг болж нэгэн цэрэг ургаш хөдлөв. Цэргүүдийн түрүүнд Гиндэн дэлгэр бат хоёр явж хэсэг хатыг тойрч ирэв. Гиндэнгийн саяхан харсан зүйл яг л хэвээрэн байв. Уулын баруун талаас гарч ирсэн хоёр салаа цэргүүд холхон зогсож байв. Гарах газаргүй болоод амиа хорлжээ гэж Гиндэн дуулдах төдий хэлээд морио ороолгов. Цэргүүд дотгошоо чимээг өхөн ойртож өгсөн хүм морь хоёрыг алсхануур тойрлоо. Гиндэн мориноос буухад дэлгэр батч буужээ. Тэр хоёр амьгүй болсон хүн од ойртов. Хар морины шанаанаас өтгөн хүрэн цус урсаж байна. Гиндэн эгц дэшээ хараад хэвтээ хүний нүүр рүү хөмсөг зангидан харснаа баг зэрэг ухарч "Өнөө цуутай, зуутын дарга Батуйв гэдэг чинь энэ шүү дээ" гэж чанхан хэлв. Үхсэн хүний баруун гарт гар буу атгастай байв. Дэлгэр бат үхсэн хүн өдөд өгөж нүүрөөд нь ширтснээ дуу алдан сөхрөв. Цэрэнбатын ширэн харнууд нь огт хөдөлгөөнгүй болж тэнгэр ширтжээ. Амнаас нь хүрэн ягаан цус асгаран завжийг нь даган урсна. Дэлгэр бат нүрээ даран хэсэг сууснаа айжимхан босож гүнзгий санаа алдаад өгтөл хүний мөрөөсөн толгойг аяархан хөдөлгөж тэгшлэв. Түүний нүднээс бөөнүүлэмс зам татуулан урслаа. Хүрээлэн зогсон цэргүүд учрыг олсонгүй бие биеийн сэм харав. Олон удаагийн тулдаанд даргалж явсан зоригтой самбата дайчин дарга толгой бүхийлгэн нулимс унгаж байхыг харсан түүний салааныхан бүрч гайхжээ. Няма дэлгэр батад ойртож ирээд сэтгэл зовсон байртай үхсэн хүн өд харвал зуны нэг өдөр цэргүүдтэй баригдаж ирээд оргож зайлсан хүнэн дүрээрээ мөн байсанд хорслон босолсон боловч ихэд гуниглан буй хүргэнэн өрөвдөж ганц ч үг хэлсэнгүй ухарчээ. Дэлгэр бат гөлөрсөн нүдээр өгсөн хүнийг ширтэж байснаа ам нь өмөлцөн хөдөлж юм хэлхийг хэнд сонссонгүй. Хөөх юм уу түүмэн даанч явта. Би чамайг мөнч болов уу гэж элэг эмтэрч байсан юм. Чи бид хоёр өөр замаар явж байхад ингэж уулзах учиртай байж. Чамайг ягуутгсан энэ боондоо дахин бүү сонсдох болтугай. Би ахин боондоо сонсохгүй явах юмсан. Миний дүүгийн амийг ягуутгсан энэ боондоо сүүлчийн боондоо болж хүн ард минь эх хорон Монголын сайхан нутаг минь хэзээч үхлийн боондоо бүү сонсог. Энэ боондоо сүүлчийн боондоо байх болтугай гэж тэр амандаа шивгэнсэн ажээ. Гиндэн санаа алдаж миний таамаг зөв байжээ. Хүний амьдрал хувь зохиол гэдэг мөн сонин юм да. Ах дүү хоёр дайсан бололцож бие биенийхэн өөдөөс буу шагааж явжээ. Хүний амийг сүйдэлсэн боондоо дахин бүү сонсдоосаа гэж бодлоо. Саяхан 2 удаа дуугарсан боондоо хадуулнаа дамжин цуурайсаар хэдийн чимээ алдарчээ. Өндөр уулын оройд сэрүүн сайхан салхи сэвэлзэж, уулын модод амар төвшин ганхан найгаж, саяхан үхлийн буундуу нүргэлэн байсныг мартсан мэт намгүм болсон байлаа.
Зохиолыг бичсэн Дэ Назгад оржийн нэрмжит шагналд зохиолч Намсрайн Банзрагч. Зохиолыг уншсан Ойдвийн Батсөх.